Энэ удаагийн сонгуульд нийт 14 нам эвсэл оролцож байгаа. Харин 121 бие даагч өрсөлдөхөөр аль бие ёсоор батламжаа гардан аваад байна. Нийтдээ 639 нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө. Нэр дэвшигчид батламжаа гардан авснаар сонгуулийн сурталчилгаагаа аль бие ёсоор эхлүүлж байна. Авилгал хүн сурталчилгааг арилгах төрийн албан хаагчдын мерит зарчмаар өсөн дэвжих нь боломжийг олгох гэх мэт олон асуудлыг Монгол Ардын нам бол бодолцож энэ хүчээ нэгтгэхийн үүрэг бол дэвшүүлээ орсон мөн мөрийн хөтөлбөртэй эдгээр асуудлуудыг тусгасан байгаа гэдгийг бас энэ дэвшинд хэлье. Эдийн засгийн өсөлт бол зөвхөн цаасан дээр байдаг биш. Эдийн засгийн өсөлт бол өрх болгонд ордог ийм тогтолцоог бүрдүүлье гэдэг уриатайгаар өрхийн өсөлтийг өрх болгонд гэдэг ураа үгтэйгээр энэ удаагийн сонгуульд оролцож байгаамаа. Эдийн засгаа тавиад туучлаа. Харин шудраг ёсыг алдагдуулчлаа гэж үзэж байгаа учраас бид энийг засахын төлөө ард түмэнтэйгээ хамт өөрчлөхийн төлөө гарч иж байгаа. Ингээд манан арилнаа, нар мандна. Салбарын тэргүүний сэхэтнүүдийг энэ олноороо бие даагч нар болж орж ирж байгаа. Энэ бол намаар дамжсан, намын баталгаар дамжсан, барьцаа босго мөнгөөр дамжсан механик нэгдэл бус. Энэ бол үзэл санаа, зорилго дээрээ нэгдсэн органик нэгдэл гэж хэлж болно. Тэгэхээр бие даагчид олон улсын хурлад сонгогдвол бүлэг байгуулж. За ялангуяа улс орны эдийн засаг, ард түмний эрх ашигын төлөө ажиллах ийм боломж үлдэж байгаа. Ялангуяа нийт сонгогчид ээлтэй засаг төрийг ээлтэй бодлого гэдэг энэ зарчмыг бол баримталж байгаа. Хамгийн түрүүнд энэ намуудыг зэгцлэх хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар энэ хуучин 19-р зуунд бий болсон энэ төрийн удирдлагын тогтолцоог бид нар бас шинжлэх ёстой.